Хүүхдийн сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимийг хүртсэн ачид багш нараа санаж явна. Сөөм гიშгсэн мөрнөөсөө эхлэл гэдгийг харж хаад төө гიშгэх мөрнөөсөө өрнөл гихчийг ойлгосон сурагч балчир наснаасаа үерхэн дасаж ижилсээд төөрөг тавилангийн харгуйд жим гарган алхсан жигүүр ургахнасаа хамтдаа хүлээж ээнэгшээд жил сар өдрийг хуанлын хуудсанд мөнхөлсөн чихүүн давчуу хорвоог цэлмүүлж хамтдаа инээсэн жирмийн сүлжээ шиг 10 жилийн найзууд минь та нартаа 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаад алдрайхан насаа. Алтан гац содонд Налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р ангийг танилцуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан математикийн тэргүүлэх зэрэгтэй даваасран багшийн удирдлаганд нийт 25 сурагч төгссөн. Алтан гадас содонд Налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 ангийг танилцуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан Алтан гадас содонд хөдөлмөрийн хүндэт медальт Д. Отхон жаргал багшийн удирдлагандор 16 охин, 16 хөвгүн, нийт 32 сурагч төгссөн. Алтан гац содонд Налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 10-ын 3 дугаар ангийг танилцуулж байна. Тус анги нь улс дүүрэгтэй заах аргаар нэгт ордог боловсролын салбарт тасралтгүй 32 жил ажилласан боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй Алтан гац содонд Г. Оюун чимэг багшийн удирдлагандор төгссөн. Алтан гадас содонд Налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 14 ангийг танилцуулж байна. Тус ангийг 24 охин, 17 хөвгүн, нийт 41 сурагч төгссөн. 8 дугаар анги төгсгсөн багш О Алтан Туяа боловсролын тэргүүний ажилтан 42 дахь жилдээ ажиллаж байгаа мэрэгжлийн тэргүүлэх зэрэгтэй одоо Кембрижийн хөтөлбөртэй их засаг лицей сургуулийн захирлаар ажиллаж байна. 2005 онд 10 дугаар анги төгсгсөн багш Б. Оюун цэцэг боловсролын тэргүүний ажилтан Алтан гадас содонд тэргүүлэх зэрэгтэй багш. Улсад 34 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд сууж байна. Алтан гац содонд Налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 10-ын 5 дугаар ангийг танилцуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан Алтан гац содонд багшийн гавьяа шагналт О цогцлмаа багшийн удирдлагандор 20 охин, 15 хөвгүн, нийт 35 сурагч төгссөн. Алтан гадас содонд Налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 16 ангийг танилцуулж байна. Г. Саран цэцэг багшийн удирдлагандор 20 охин, 13 хөвгүн, нийт 33 сурагч төгссөн. Дурлаж хөлсөн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж.
Алтангад содонд Налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд төгссөн 10-ийн 7 дугаар ангийг танилцуулж байна. Боловсролын тэргүүний ажилтан Алтангад содонд бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэгч Бод сүрэн багшийн удирдлаганд ор 25 охин 11 хүүгэн нийт 36 сурагч төгссөн. Алтан гадас одонд Налайх дүүргийн голомт цогцлбор сургуулийг 2005 онд 7 бүлгийн нийт 152 сурагч суралцж төгссөн бөгөөд тэдгээр сурагчид маань улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл урлаг гэх мэт эх орныхоо хөгжлийн голлох салбаруудад амжилттай ажиллаж, гаргасан амжилт туйрвсан бүтээлүүдээрээ төрлөх сургуулийнхаа алдрыг өндөр дөргөж яваа билээ. Эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй Сонны өглөөний нараа улаан тузан дээр бисээ золцсон жахан охин сургуулийн бос галгасан зур дэмшиг өнгөрсөн 10 жилийн дараа зурвас чамдаа илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үрэгсээ хариухан дурсамжаа мөнхөлж амьдралд хизээж салахгүй хамт найзууд болгосон 10 жил үрэгсээ хариухан дурсамжаа мөнхөлж амьдралд хизээж салахгүй хамт найзууд болгосон Дурлаж хөлсөн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ дасаж энэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шовуухай бид инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэр эргэж уулзах бүртэн багийн зангаран хөгжилдөж энэ яванасаа гэртэх гэрэлт дурсамжаар хөглөө